Аралгаа гэдэг би манайх их сургуулийн нэгтлэн модох бүртгэл аудит чиглэлээр 4-р курс суралцдаг. Тэгээд энэ удаагийн 25 дугаар олимпиад тэргүүн байранд орсондоо үнэхээр их баяртай байна. За сайн байна уу? Цанхүү эдийн засгийн сургуулийн 4-р курсын оюутан Мөхтэй байна. Улсын 25 дугаар олимпиадаа 2 дугаар байранд орсон. Үндсэн бэлтгэлийн хувьд гэх юм бол манай сургууль өвлийн бэлтгэл, үндсэн бэлтгэл гэсэн хоёр төрлийн бэлтгэл хийгээд орж ирсэн. Тэгээд энэ жил амжилт гаргасандаа айгуу баяртай байна. Би Цанхүү эдийн засгийн сургуулийн нэгтлэн модох бүртгэлийн техникийн 4-р курсын оюутан. За тэгээд энэ жил 2 дахь удаага энэхүү олимпиадад оролцож байна. Өмнө жил топ 10 оюутны нэгээр шалгаж топ 5 шалгарч ирсэн бол энэ жил хөрх медаль эзэн боллоо. За бид бол өнөөдөр 1-р яринд бол багаараа орлоо. Мөн оролцсон оюутнууд маань бол шилдэг оюутнуудад бол бүгдээрээ оролцлоо. Мөн бизнес пропозал тэмцээнд нь бол бас амжилт үзүүлсэн сайхан багтан амжилтаар бол оролцлоо. Практикээр гараад хийх ажлынхаа мөн чанарыг илүү онл практикийн түвшинд судалж чанартай болсон хүчин чанартай мэрэгчлэлтэн болоход бол энэ кейс ажиллагааны үеэс их айтайхан зүгээр юм гэж бодлоо. Энэ олимпиадад оролцсон шалгарсан хүүхдүүд бол манай мэрэгжлийн элит одоо ийм хэсгийнхэн бол байдаг л ба. Гарын 5 хорвол багтах хэмжээний тийм одоо үнцэнтэй хинж оролцдог энэ одоо мэрэгжил гэдгийг одоо бас дэлхийн өөрөө бас хүлээж зөвшөөрсөн.